Монголоор дуур их хэдмэгчнэр байдаг болсон. Нэр 3 мэдэмжлэг шүү. Монголоор дуур их хэдмэгчнэр байдаг болсон. Улс төрийн тухай мэддэг болсон. Эрүүл мэндийн тухай мэддэг болсон. Хүмүүсийн тухай мэддэг болсон. Соёлын тухай мэддэг болсон. Их сайхан зүйлийн тухай амтай болгон ярьдаг болсон. Тэгэхээр энэ бол сайхан зүйл. Нэг бодлын үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө гэж байна. Гэтэ яг мэддэг ёстой зүйлээ мэддэг хүмүүс нь ярих хэрэгтэй байна. Жишээлбэл тэ ингээд жоохон хүүхдийг одоо их досоод тэ ингээд юу гэж хэлдэг лээ. Мисалын юмч болгож болохгүй шүү дээ. Яг гэвэл тэр хүн чинь юу ч мэдэхгүй, бичсэн чадахгүй ингээд хүний гизийг ярьж үзлээ, гайхлаа, ангаалаа, буцаагаад барг ойж чадахгүй. Тийм байхгүй юу? Тэгэхээр яг хэрвээ тэр зүйлийн тухай мэддэг бол мэддэгсэн шиг мэдээд ярьсан шиг ярих хэрэгтэй. Тийм болохоор одоо ч гэсэн би энэ үзэл бодлоо дуу хоолойгоо өөрийгөө залуу гэж болохгүйгээр, царимутаа гэж болохгүйгээр ярьсаар л байгаа. Гол нь бид нар хараа яг энэ өөрсдийнхөө тухай бага мэдж байна. Хүний тухай мэдэхгүй байна. Тэгээд амтай болгон ярьж байна. Тэр өгүүлбэрүүд нь яг үнэн биш, үзэл бодлууд гэхгүй юу? Үзэл бодол хандлага хаанаас үүсдэг бэ гэхээр бодлоо юухан зүрстгэлээс үүсдэг. Тэр хоёрын нийлэмжээс яг энд чинь нэг юм үүсэж штэ. Үзэл бодол гэдэг зүйл үүсэж байна. Үзэл бодол хандлага дээр төлөвшил дээр бид нар яг хэр гэрэлтэй юм бэ? Хэр зөв зүйлийг олж чадсан юм бэ? Гэдгийг анзаарах хэрэгтэй. Дээрээс нь хүний яг үзэл бодол гэдэг зүйл хууль болтгоо байхгүй юу? Тухайн хүний хувьд зөв ч гэсэн бүх хүн дээр зөв байх албатай биш. Тухайн хүн дэлхийг даацаа хэтэрсэн гэж ярьж болно. Хүн урт наслах хэрэггүй юм байна гэж ярьж болно. Тэр хүний л олсон олдвор гэхгүй юу? Угаасаа зүрхтэл нь харанхуугаар дүүрэн, хоосрлоор дүүрэн, бодол оюун санаа нь яг жинхэнэ олох ёстой зүйлээ олоогүй. Сүнс нь дахин төрж чадаагүй, гэрэлтэж чадаагүй бол хорон ертөнц угаасаа л утгагүй санагдана шүү дээ. Харин тэр замыг, тэр ховор замыг гэрэлтүүлж чаддаг бол, олж өгч чаддаг бол жинхэнэ багш байхгүй юу? Одоо яг энэ шашны ертөнцийн тэр одоо бидний ер нь ингээд багш нар гэдэг хүмүүс шүү дээ. Сошиалар дүрэн багш нар байна. Тэр багш нар чинь хуурамч биш шүү. Жихэн багш. Тэгээ жихэн багш гэж юу ах юм бэ? Жихэн багшийг бид нар яаж шалгах юм бэ? Би өөрөө хийн. Би яг яагаад өчөх вэ? Миний үзэл бодол яагаад бүх хүн дээр үнэн биш юм бэ? Миний яг бодож байгаа зүйл юм уу хотлаа юм уу? Яг тэрийг ингээд нэгтлэж үзэхгүйгээр яг зүв болохгүй чичрээд идэг. Гэтэ яг үндэ чи худал үтгэл үнэмшил, худал хуурмагт авцсан бол чиний амьдралыг чиний ярьж байгаа шиг л байх болно. Чамайг үхэл хүлээж байгаа. Тэгээ чи магадгүй дэлхийгээс сүрэх хэвээр хүмүүсийн нэг үж магадгүй. Гэтэ би бурхан биш. Гол нь бид нар өөрчлөгдөх хэрэгтэй байна. Яг урт нас гэдэг сэдвийг, яг эрүүл мэнд гэдэг сэдвийг дотоод мөн чанар гээрэл хүний бүтэц бурхан, ам, аврал, харанхуу, гэрлийн тухай муу мухаа болон сайнны тухай яг мэддэг хүмүүс нь, чаддаг хүмүүс нь зөв үзэл сууртайгаар, зөв сууртайгаар яриад эхлэх юм бол энэ бол маш хэрэгтэй сэдв. Харин хуурамч хүмүүс нэг байн гарсаар байгаад биднийг залхаасан байна. Гэхдээ та залхаж болохгүй шүү. Хамтдаа хичээцгээе. 3 минут хэмжлэг байлаа.